$36,840 тэтгэлгийг өнөөдөр хүртэл гардуулаад байсан. Бас өнөөдөр бас 4 сурагчид нэг сурагчийн $120, $480 тэтгэлгийг гардуулах чинь. Энэ тэтгэлгийг маань өргөжлүүлээд манай шинэ Монгол сургуулийн Японд суралцж байгаа төгсөгчдийн нэрэмжит урам тэтгэлэг гэдэг энэ тэтгэлгийг өнөөдөр анхны удаа одоо ингээд гардуулах гэдэг сурагчид та бүхэндээ бэлэн болсон байна. Энэ тэтгэлгийн одоо дүрм журм бүх зүйлийг манай шинэ Монгол сургуулийн төгсөөд Японд суралцж байгаа оюутнууд маань анх санаачлан гаргаж та бүхэнд одоо сурч байх хугацаанд шинэ Монгол сургууль сурч байх хугацаанд аква тэтгэлгийг авахд ямар их урам зориг орж ямар их ахиц өөрчлөлт гардаг талаар өөрсдөө энэ сурж байгаа мэдэж байсан учраас цаашид энэ тэтгэлгийг бид нэр өргөжлүүлээд ингээд аваад явна гэдэг өөрсдийн сайн дурын үндсэн дээр энэ тэтгэлгийг та бүхэнд олгохоор ингээд шийдвэрлээд байгаа. Энэний анхны маань үйл ажиллагаа өнөөдөр эхэлж байгаа учраас та бүхэнд энэ тэтгэлэг гардан авч байгаа сурагчдынхаа нэрсийг бас тодорхой танилцуулъя гэж бодож байна. Ингээд энэ уран тэтгэл маань анх 2 удаа 9 сарын 1-ний эхний баярын үед 3 сурагчид $240 тэтгэлгийг анх гардуулж ирсэн. Одоо бол 14 сурагчид нэг хүүхдийн 5,000 йены тэтгэлгийг бол гардуулахаар болоод байгаа. Ингээд анхны тэтгэлгийг одоо авахаар 12 дугаар ангиас шалгарсан сайн буянгийн од баяр 12-ын нэг. Шинэ Монгол сургуулийн төгсөгчдийн нэрмж тэтгэлгийг гардуулж өгнө хэмээн шинэ Монгол сургуулийн ерөнхий захирал гал одрох таныг урьж байна. Энэ уран тэтгэлүүд сурлагын төрөл, олимпиадын төрөл, нийгмийн идэвхтэй төрлөөр ингээд 3 төлөвлөлт 14 сурагч гардуулж байгаа. Тэгээд одоо сурагчдынхаа талаар Харгуул Улаан багш тодорхой тайлбар хийгээ явж байгаа гэж бодож байна. Би бол энэ удаа хатдаг. За сайн буянгийн од баяр 12-ийн 1-р анги. За сурагч од баяр шинэ Монгол сургуульд орсон цагаас эхлэн амжилттай тогтмол ахиулан суралцж ирсэн. 2009-оос 2010 оны хичээлийн жил ангидаар нэг сургууль 1-ээс 2 дугаар байр тогтмол жагсаж дүнгийн дундаж оноог 81.5 B-гээс 91.1 A болгож ахиулсан. Сургуулийн гүн дүнгийн шгшээ багтаадаг. Японы хэлний баярын хандны төрөлд 1-р байр, англи хэлний баярын асуулт хариултын тэмцээнд 1-р байр тооцоос эзэлсэн. Англи хэлний олимпиадад амжилттай оролцож сургуулийн тэргүүний сурагч. За энэ батламж анх удаага эвлэгдсэн байна. За энд урам шигэки гэдэг Японд өргөдсөн байна. Батламж номер 001 Шинэ Монгол сургуулийн 12-ийн 1-р ангийн сурагч сайн буян огтой од баяр таныг Монгол орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж чадах оюунлаг ирээдүй хэмээн өндрөөр өгнөлж уран тэтгэлгийн сурлага төрлийн эснээр тодорхойлж байна. Бэрхшээл саадыг даван туулж өөрийн хүсэл мөрөөдөлтөд үнэнч байж амжилттай суралцж чадна гэдэгт гүнээ итгэн энэхүү батламжийг хадгалуулъя. Олгох хугацаа 2009-оос 10 оны хичээлийн жилийн 1-р хагас тэтгэлгийн хэмжээ 5,000 йен. Японд төгсөгчдийн уран тэтгэлгийн зохицуулагч гам мөрөв шинэ Монгол бүрэн дунд сургуулийн захирал гал одрох. За тэгээд Японы ихтэй сургуульд суралцж буй төгсөгчдийн холбоо 2010 оны 1 сарын 29 гэсэн ийм өргөмжлөж байна. Батламж байна. За баярлалаа. За сургуулийн 2-р байранд 12-ийн 2-ын галт 2-ын саруул. За ингээд энэ аппарат авч юм байна. Японы юм байна. За баярлалаа. За сургуулийн төрлөөр 11-р ангиас 11-ийн 2-ын сандаг очрын хандмаа 12-ийн 2 ангиас саруулын сургууль тэргүүний сурагч өдөр дараалан ангидаа 1-р байрт ор сургуульд 1-ээс 2 дугаар байр тогтмол жагсдаг. Олимпиад уралдаан тэмцээнд амжилттай оролцдог. Баян зүрх дүүргийн биологийн олимпиадын хүрэл медалийн эзэн манай сургуулийн тэргүүний сурагч байна. Сурагч хандмаа өдөр дараалан A-ийн тусаж ангидаа 1-р байр сургуульд 1-ээс 2 дугаар байр тогтмол жагсдаг. 2010 оны 1-ээс 2 дугаар байр сургууль Ийг чамд 16 өдөр дараалан амжилттай сайн суралцж ангидаа 1-р байр сургууль 1-ээс 2 дугаар байр тогтмол Сурагч минь
мөнх цэцэг нь 14 удаа дараалан анги болон сургуультай 1-р байранд жагсаж байгаа. Физик, математик, хими, 12-ийн дөрөвсөргийн улаан. За 12 анги сурагч хуулан 7-р ангиас шинэ Монгол сургууль элсэн сургалтад 14 өдөр дараалан сургалтаараа эхний 1-ээс 4-р байрч жагсаж хими хэмжээгээр дүүрэн хотын нэрмжийн олимпиадад тогтмол сайн оролцож мөн хүрх медаль одоо удаа авсан. Олимпиадын хүрэлт 12-ийн нэг боён мөнх хотын боён юм. Олимпиадын хүрэлт 11-ийн дөрвийн мегмурын их бат. Энэ хасаа шинэ Монгол сургуулийн Олимпиадын хүрэлт уралдаан тэмцээний төвд Дашнамгийн Онон баяр 11-ийн 3. Олимпиадын хүрэлт 11-ийн 4 авсан байна. За энэ батн шинэ Монгол сургууль Буян нэмэх сургалтаараа тогтмол амжилтаар суралцж ангидаа 2-р, сургуульдаа 3-аас 4-р байр тогтмол байдаг. Математикийн нэрмжийн дүүрэн хотын олимпиадад амжилтаар сайн оролцдог. 2008-2009 онд математикийн хотын олимпиадын хүрэлт Хөдөө аж ахуйн их сургуультай зохиогдсон ерөнхий шалгалтын туршилт тестийн тэмцээнд 2-р байр, физикийн дүүргийн олимпиадад тусгай байр. 2009-2010 оны хичээлийн жил дүүргийн математикийн олимпиадад алтан медаль хүртсэн. За энэ батн 2008-аас 9 оны хичээлийн жилд Мөсийн нэрвэх химийн бага олимпиадад 2-р байр. Монгол Энэтхэгийн хамтарсан сургуулийн химийн олимпиадад алтан медаль, 33 дахь сургуулийн химийн олимпиадад мөнгөн медаль, Кондратовын нэрмжийн химийн олимпиадад хүрэл медаль, Баянзүрх дүүргийн химийн олимпиадаас хүрэл медаль, Хотын химийн олимпиадаас хүрэл медаль, Улсын химийн олимпиадын шагнал байр, 52 дахь сургуулийн химийн олимпиадын хүрэл медаль, энэ хичээлийн жилийн 33 дахь сургуулийн нэрмжийн химийн олимпиадын алтан медаль, дүүргийн химийн олимпиадын алтан медалийг тус хүртсэн учраас Анбаяр 2010 оны хичээлийн жилд Олимпиадын улсын аврах шалгаруулах тэмцээнээс сурагч залуучуудын аврагт оролцож алтан медаль, сургуулийн спорт наадмын ширээний теннис Олимпиадын төрөлд тус тэргүүн байрлал томорсон, сургуулийн амжилтаар тогтмол ахиулж байгаа сургуулийн спортын шигшээ багийн ахлагчаар ажилладаг тэргүүний сурагч байна. Тамир шинэ Монгол сургууль эцэг хаврын шалгалт 1-р байр эзэж элсэн орсон. Хам улс төрийн сургуулийн төв болон Монголын үндэсний олон нийтийн телевизээс зохион байгуулсан IQ-ийн тэмцээнд дуусаад 2-р байрт орсон. Математикийн нэрмжид олимпиадад ард хошоо мөнгө хүрэл медальтай сургуулийн тэргүүний сурагч байна. Энэ хичээлийн физикийн их сургуулийн мөнгөн медаль, Баянзүрх дүүргийн математикийн олимпиадын хүрэл медаль хүртсэн байна. Нийгмийн идэвхэр тэргүүний сурагчдын нэрлэе 11-ийн 1-ийн Баттуухын сайн буян, 11-ийн 2-ийн Хөлсийн оюун гэдэг, 11-ийн 3-ийн Тасбаярын Батамжуу, 11-ийн 4-ийн Гашуурын Нагин. За сурах сайн буян сургууль болон анги хамтлагаас зохион байгуулж буй олон нийтийн арга хэмжээнд тогтмол амжилттай эдийн санаачлалтаа оролцож нөхцөл тэргүүдэн өөрийг нэгж хөгжүүлэх элэг чармаат гаргаж оролцож байгаа сургуулийн тэргүүний сурагч. Энэ хичээлийн жилийн сургуулийн ойн баярын итгэлийн тэмцээнд 1-р байр, урлагийн наадмын гоцод дууны төрөлд 2-р байр, бид их орноор багтдаг дууны тэмцээнд миний мэддэг ажлаад эцэг бичлэгийн уралдаанд амжилттай оролцсон сургуулийн нийгмийн идэвхтэй тэргүүний сурагч байна. 11-ийн 2 ангийн сурагч оюун гэдэг. Шинэ Монгол сургуулийн 8-аас эхлэн амжилттай суралцж ирсэн. Үндэсний хөгжмийн дугуйлан 4 жил дараалан амжилттай сайн суралцж, анги хамт олон сургууль олон нийтийн ажилд идэвхтэй оролцож, шанс ялдаг болсон тоглодог. Түүнчлэн физикийн олимпиадад идэвхтэй оролцдог. Нийгмийн идэвх чиглэл тэргүүний сайн сурагч байна. 11-ийн 3 ангийн сурагч Батамжуу 2009 оны хичээлийн жилээс шинэ Монгол сургууль эзэн сурагч урлагийн наадмын гоцод бүржгийн төрөлд 1-р байр эзэлсэн.